Одоо яг л нөгөө сангийн маань зөв зохицуулалт тусламж үйлчилгээний хүртээмж эрс нэмэгдсэнтэй холбоотой л ийм асуудлууд гарсан гэсэн. Одоо яагаад гэхээр нөгөө яг биднээс ийм хязгаартай төсөвтэй хязгааргүй хэрэгцээтэй энэ тусламж үйлчилгээ. Энийг биднээс ямар нэгэн тоо хэмжээгээр хязгаарлах ямар ч боломж авахгүй эрүүлэндийн тусламж үйлчилгээг. Тэгэхээр нөгөө байгаа төсөвтэй тааруулж ажиллах гэхээр ялчгүй нөгөө биднээс хуулиндаа өөрчлөлт оруулсан гүйцэтгэлээр санхүүжиж яадаг эмнэлгүүд нь үзүүлсэн тусламж үйлчилгээгээ нэхэмжилдэг. Тэр нэхэмжлийн биднээс хянаад ялчгүй олох ёстой мөнгө байна гэдэг ингээд зоочдөг. Тэгэхээр тэр маань өөрөө дандаа үр авлага болоод за мэдээж одоо нөгөө оны төгсгөлийн саруудынхаа мөнгийг урагшаа татаж болохсоор байгаад оны төгсгөлд ялчгүй эрүүл мэндийн даатгалын сан нодлон бол 24 онд нөгөө санхүүжилт олох төсөвгүй болоод хүнд байдалд орсон. Энэ дээр бол яам дээрээс бас нэлээд тийм томоохон бодлогуудыг хэрэгжүүлж яаж ажилтны цалин одоо нийгмийн даатгалын шимтгэлийн өгөгдлөг авлахгүй гарахын тулд нэлээд зохицуултуудыг хийж ажилласан. Тэрний хүрээнд бас нэг тодорхой хэмжээнд бас сангийнхаа хувийг барьж ажилласан гэсэн. Тэгээд яалтчгүй өглөгтэй гарсан. За энэ жил одоо бид бүхэн одоо яг ийм 24 оны нөхцөл байдалд орохгүй тулд ямар арга хэмжээ авсан гэхтэр энэ жилийн батлагдсан төсвийг бид бүхэн өөрөө авлага өгөөд үлдсэн төсвийг 12-т хуваагаад сар сард нь ингээд хуультай хийж төсвөө батлуулж авсан гэсэн юм дүүзээр. За энэ төсвийнхаа өрөөнд мэдээж бидний сар болгон төсөв тавьж байгаа учраас зарим нэг тусламж үйлчлэгэн дээр тоо хэмжээ тавьж ээж энийг бариулна шүү дээ. Тийм хуультыг л хийж ажиллаж байгаа гэсэн. За энэ дээр одоо ингээд яг хэвлэл мэдээлэлээр гараад байгаа эмнэлгүүдээс гарч байгаа асуудал бол ялчгүй нөгөө тоо хэмжээ тавьдсан даатгалаас олгож байгаа тоо хэмжээнд дууссан учраас иргэд төлбөртөө үзүүлэхийн нөхцөл байдал үүссэн гэдэг. Ялчгүй биднес зарим нэг шаардлагатай тусламж үйлчлэгээ рүүгээ биднес төсвөө илүү хангалттай тавья. Одоо нөгөө яаралтай тусламж үйлчлэгээ шаардлагатай хүмүүс шүү дээ. Мэс засалч юм уу? Одоо гинт зочмог хүлээ авах яаралтайгаар ирж байгаа иргэдэд илүү санхүүжилтээ олгох энэ зохицуултуудыг бол хийсэн. Мэдээж одоо тодорхой хугацаанд хүлээгдэж болох. За тодорхой хугацааны дараа эмчилгээ үйлчлэгээ авах юм боломжтой оншин бүлгүүд дээр бас биднес тоо хязгаарлалт тавьсан гэсэн. Төлөвлөгөө тагалгаан дээр бас биднес тодорхой хувьд нь санхүүжилтийг олгоё гэж байгаа. 80% нь бол бидний санхүүжилтийг олгоно. Гэхдээ энэ маань өөрөө юу үндэслэж гарч байгаа гэхээр бид бүхэн дээр одоо өмнөх жилүүдийн том датанууд байдаг. Манай сан дээр энэ сан дээр үндэслэж тэр тоо анализ дээр үндэслэж биднээс тодорхой хуульдуудыг хийсэн гэсэн. Мэдээж зочмог оншин бүлэгт хамаарч байгаа өвчлөлтөөр бол биднээс ямар нэгэн тоо хязгаарлахгүй. За энд нь одоо нөгөө яралтай зүрхний шигдээс хавдрын тусламж үйлчлэгээ тийм ээ. За мөн яг амьд тэнцсэн үеийн тусламж үйлчлэгээ гэдэг маш олон юмнууд байгаа шүү дээ. Энэ дээр бол гэмтлийн тусламж үйлчлэгээ ч юм уу. Ийм хүмүүдээр үднэс бол тоо тавихгүй, хязгаарлахгүй. Энэ бол нэг шаардлагатай учраас. За төлөвлөгөөт гэдэг маань одоо тодорхой хугацаанд хүлээгдээд хагалгаанд орох юм дээр бол ингээд хүлээгдээд орох боломжийг нь олгож байгаа 80%. За мэдээж нөгөө бөөрийн архаг өвчтөй, нурууны архаг өвчтөй ингээд хүлээгдэж болох өдрийн эмчилгээгээр орлуулж болох юм эмчилгээнүүд бас байгаа шүү дээ. Тэрэн дээр нь тодорхой тоо хэмжээндийг хязгаарласан гэсэн. За ингээд 21 оны төгсгөлд 264 тэрбум төгрөгийн одоо өглөгтэй гарсан сан. За энийг бид бүхэн 22 оны жилийн эцэст бол багадулсан. За нийтдээ 22 онд бол улсын төсөв батлахдаа 1.4 их найдаар манай даатгалын сангийн төсвийг баталсан. За энэ үед бол засгийн газар за төсвийн байнгын орон дээр бол энэ ковидын үр авлагыг бол шийдэх юм шийдвэр гарч 200 тэрбумыг бол тэгэлсэн. Ер нь бол улсаас гэсэн үг шүү дээ. За тэгээ үлдэгдэл 60 тэрбумыг бол нөгөө Азийн хөгжлийн банкны Апакс хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөөр ингээд төлж дуусгана гэдэг ийм шийдвэрийг гаргаад 23 онд үйл ажиллагаа эхлүүлсэн гэсэн. За ингээд явах дээр бол яг энэ нөгөө үлдэгдэл болох 60 тэрбум маань явсаар байгаа жоохон цаг хугацааны явд хожуу орж ирж энэ үр авлагад шийдсэн. Тэр нь бол гэхдээ энэ өнгөрсөн жил орж ирсэн юм байна. За ингээд 23 онд жилийн эцээр нийт 218 болсон. Нөгөө өглөг тусламж үйлчлэгээ маань ингээд тэлэгдээд исэн гэсэн үг шүү дээ. Яг мэдээж ковидын үед одоо бид бүхэн 21 оноос гүйцэтгэлийн санхүүжилт нэг худалдаа авахчийн тогтолцоон шилжсэн ч гэсэн одоо энэ тусламж 21 онд ч болоо тусламж үйлчлэгээ бас хязгаарлагдмал байсан шүү дээ. Зөвхөн цар тахлын тий ковидын цар тахлын тусламж үйлчлэгээ илүү за дээрэс нь ин хойшлуулж болшгүй тусламж үйлчлэгээ биднес илүү алдагдуулахгүй явуулж ирсэн. За ингээ 22 онд бол мэдээж тусламж үйлчлэгээ бол нэлээд тэлэгдэж эхэлсэн.
За ингэж явсаар 23 он жилийн эцэст бол өр авлага бол 218 болсон юм байлаа. Яг энэ үед одоо би яг нарийн тоо баримтуудад яг тухайн үед би өөрөө гардаж ажиллаж байгааг учраас энэ статистик тоонуудын тавьд хэлж байгаа шүү. За ингээ 23 онд 218 тэрбум төгрөгийн өртөө өглөгтэй гарсан байна. За энэ ингээ онд амжаад 24 онд жилийн эцсээр 316. За гэхдээ энийг бол энэ бол зөвхөн энэ жилийн нөгөө улсын төсвөөс төлөгдөх өр гэсэн. За яг бодит байдлаар бол 400 гаруй тэрбум төгрөгийн өглөг үүссэн байна. За энийг мэдээ сайдын багцаас 35 тэрбумыг шилжүүлж төлсөн. За нөгөө яриадс апаксын мөнгө орж ирж бас нэг 60 гаруй тэрбум 70 тэрбумын өрийг тэгэлсэн байна. За мөн өөр бусад тусламж үйлчилгээ донор байгууллагуудын юу гэдэг нөгөө эрсдлийн санд байсан 50 эдэн тэрбум чөлөө төлдөг л гэдэг. Ингээд баруун 100 гаруй тэрбум 140 тэрбум төгрөгийн өрийг бол бусад нөгөө их үүсвэрүүдээс барагдуулсан байна. Ингээ үлдсэн төлбөр болох 316-г энэ жилийн батлагдсан төсвөөс төж барагдуулсан гэсэн. Яг ер нь би түрүүн ярианыхаа ихэнд хэлсэн манай жил болгон хөнгөлөлттэй эмийн төсөв гэж тодорхой биднес нөгөө нийт төсөв дотроо төсвийг тавьж өгдөг. За энэ төсөв 21 оноос хойш ингээд жил болгон нэмэгдэж байгаа. За 21 онд энэ хоёр төсвийг нийлүүлээд даатгалын санг нэг их үүсвэртэй болгоход анх хөнгөлөлттэй эмийн төсөв бол нэг 60 тэрбум байсан бол энэ маань одоо энэ жил болгон нэмэгдсээр байгаад энэ жил одоо 130 тэрбум болсон гэсэн. За нөгөө төр даах хэмтэйгээ нийлээд 171 тэрбум төсөв тавигдсан гэсэн. За энэ дээр бол одоо нөгөө 1500-аад эмийн сан манайхтай гэрээтэй жил болго ажилладаг хөнгөлөлттэй эмэр болгодог гэсэн. Энэ эмийн сангууд руу энэ хуваарлагддаг гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө зайлшгүй шаардлагатай эмийн чагсаалт гэж байдаг. Хүний эмийн зөвлөлөөр яамны дэргэд хүний эмийн зөвлөлөөр баталдаг. За энэ баталсан зайлшгүй шаардлагатай эм дундаас тухайн амбултоор тухайн жилийн өвчлөлийн статистикийг харж байгаа бид нар энэ эмнүүд ялцгүй энэ хөнгөлөлттэй эмд орох ёстой юм байна гэдэг. Энэ маань өөрөө ямар зохицуулт байна гэхээр төрөөс ялангуяа энэ архаг суурь өвчтөө иргэдтэй одоо санхүүгийн дарамтгүйгээр амьдралын чанарыг уртсах зорилготой, сайжруулах зорилготой хөнгөлөлттэй эм болгож байгаа зарчим л гэж ойлгох хэрэгтэй. За энд нь бол одоо ингээд тодорхой 30, 50, 70%. За унталт таталтын эмийг бол 0-18 насны хүүхдэд бол 100% хөнгөлж байгаа бах. Ингээд тодорхой хөнгөлөлттэйгээр олгодог юм л гэсэн төсөв. За ингээд батлагдсан төсвийн хүрээнд л биднээс юугаа гэдэг. Түүнээс одоо манай даатгалын газар нь ямар нэгэн гэрээ хийгээд явдаг байгууллага бол биш. За тусдаа эмийн асуудлыг хариуцсан эмийн агентлаг гэж байгаа. Эмийн эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газар гэж байгаа шүү дээ. Энэ газар маань энэ гэрээ контрактуудыг хийж явдаг. За энэчээс батлагдсан төсвийн хүрээнд нөгөө хөнгөлөлттэй эмийн чагсаалтад орсон эмүүдийг бид нар нөгөө даатгал эмийн сангуудаар олгоцсныхын дараа нэг хэмжлэр нь санхүүжилтийг олгодог байгууллага л гэж ойлгох хэрэгтэй. За энэ жил бол биднес орсон яг нэг хэмжлийнхэн дагуу санхүүжилтийг олгоо явж байгаа. Харьцангуй ялангуяа эмийн хөнгөлөлттэй эмэн дээр бол санхүүжилт нь бол яг л сар-сартаа олгодоо явах юм боломжтой байгаа. Энэ дээр бол нэг тийм асуудал гарахгүй. За хөнгөлөлттэй эмийг бол нэг жилдээ 700 за 24 оны статистик мэдээгээр нэг 790 мянган иргэн авсан байлээ. Энэ тоол жилээс жилд нэмэгдээд байгаа. Тэгэхээр одоо манай улсын хувьд одоо энэ архаг суурь өвчлөл ямар хэмжээнд байгааг л харуулж байгаа нэг тоол гэсэн үг л дээ. За энэ би өмнө ч бас энэ маш олон хэвлэл мэдээллийн талаар мэдээлэл өгсөн. Ялангуяа нэг Дэлхийн банкнаас хэрэгжсэн захим эрүүл мэндтэй холбоотой. За энийг ямар учиртай вэ гэхээр энэ төсөл анх бүр 2016 онд их хурлаар баталсан зээлийг. За энэ тэгээд төслийн нэгжийн яамны дэргэд байгуулагдаад 20 онд тендерын шалгараад гэрээ хийсэн байсан. За би бол 21 оны 1 сард сайд эрүүл мэндийн сайдын албан тушаалд очсон шүү дээ. Тэрнээс өмнө бол энэ гэрээ контракт нь хийцсэн байсан. За тэгээ гэрээ хийсэн ч гэсэн нөгөө 20 оны 8 сард манай эрүүл мэндийн багц хуулинд нэмэлт өөрчлөлт ороод за тодорхой давхардлууд байна энэ төслийг хэрэгжүүлэх дээр гэдэг нэг тодорхой хугацаанд юм зогсоодсон юм байна. За тэгээ 21 оны 6 сард инновац захин бодлогын байнгын орон дээр гинт энэ асуудлаар хурал дуудсан. За ямар хурал дуудсан гэсэн энэ инновац захин бодлогын байнгын орон дээр ажлын хэсэг гарсан юм байна. Тухайн үедээ. За тэгээд энэ төслийг судалж үзээ ямар давхардл байгаа яасан ийсэн гэдэг
За энэ ямар нэгэн тийм давхардал алгаа энэ төслийг цаашаа үргэлжлүүл гэдэг чиглэлийг засгийн газар төгсөн байхгүй юу? За тэр үед бол юу энэ төсөл мандтай бид хэд чинь цар тахалтайгаа тэмцээ явж ирсэн үе. Голдын үеэл нь энэ. За энэ ийм учиртай. За энэ ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж яригадаад байгаа. Ерөөсөө тийм байхгүй. За тэр нөгөө тендерт нь бол энэ Солонгосын Тайхан гэдэг компани шалгарсан юм байлээ. За тэр Тайханы Монгол талыг хариуцсан менежер гэдэг албан тушаал дээр нь тэр манай үеэл гэдэг хүн намайг очихоос өмнө томилогдсон байсан л гэсэн. За тэр нь өөрөө ямар нэгэн одоо эрүүл мэндийн яамны харьяа байгууллага биш. За миний томилдог албан тушаалтан биш. Тэр зүгээр тэр гадны компани Монгол талыг хариуцсан л менежер хүн. Ямар нэгэн тийм тамга тэмдэг гар үсэг зурдаг тийм тушаалтай албан тушаалтай хүн бол биш. За тэгээд 24 оны 10 сард дуудсан. За надаас нэг удаа мэдүүлэг авсан. За би энэ бүх процессыг бол хэлсэн. За мэдээж дуудаж байгаа учраас би энэ төсөл ямар учиртай ингээд эхнээс нь бүх бичиг баримтуудыг бас архиваас авч нэгтэлж үзсэн. За тендер шалгаруултыг бол биднес бол мэдэхгүй. Бид нар бол ямар ч гэсэн дундаас нь орж ирээд энэ төслийг энэ захин бодлогын байнгын оранаас засгийн газар чиглэл өгсөн. Засгийн газрын дэргэд ажил хэсэг гарсан. За би яамн дээрээ бас ирээд ажил хэсэг гаргасан. Энэ дагуу л ажиллаа хийгээл явуулсан. За тэгээд энэ шалгадаг хяндаг байгууллагууд нь бүгд хянсан. Бас энэ харилцаа адилгүй аудитын дүгнэлтүүд нь гарсан байлаа. За би бол нэг удаа юу яасан? Оч мэдээлэл өгсөн. За тэгвэл бүх тайлбаруудаа хийсэн. За ямар нэгэн санхүүжилт болоход би бол гар үсэг зурдаггүй. За хяналт дүгнэлэхэд гар үсэг зурдаггүй. За манай үеэл гэдэг хүн бол team positionд ажилладаг гэдгийг хэлсэн. За яг нийтийн ашиг сонирхлын юугаар яг тэр хуулийнхаа юугаар болох юм бол тэр хүн надтай бол ашиг сонирхлын юунд хамаарахдаггүй. Хуулиараа. Тэр надаас өмнө томилогдсон байсан. Тэгвэл манай төрийн байгууллагаас тусдаа хаа байсан хувийн компани зохицуулагч хүн. Тэр би томилдог чөлөөлдөг хүн нь бол би биш. За яг тухайн үед бол нэг ийм хүн байжтайг би хуулийнхнаас асууж энэ тантай ямар ч хамааралгүй хүн таны томилдог албан тушаалд байдаг хүн биш ээ гэжээс. За энэ яг ковидын үед энэ асуудлууд нэлээд яригдсан. Одоо яг нөгөө нэг нийт улсын хэмжээнд зарцуулсан төсвийг бүгдийг эрүүл мэндийн салбар зарцуулсан юм шиг иргэд ойлгоод байгаа. Тийм биш. За нийтдээ энэ төсвийн зохицуулт хийхэд нэг 10 гаруй их найд төгрөгийн төсөв зарцуулсан. Энэ бүгд тодорхой. Тэр 1.2 их найд гэдэг нь нөгөө цахилгаан дулааны мөнгө төгрөг гэл ингээ зөндөө асуудлууд байна. За энэ дунд тэр 10 гаруй 11 их найд гэж санаж байна. Миний санаж байгаа. За тэрний 91% нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан төсөв. Энэ маань одоо нөгөө яриад байгаа энэ даатгалын сангийн төсөв ч гэсэн энэ дотор нь ороод явж байгаа гэсэн. За энэ дээр харин эрүүл мэндийн салбарт маш том хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Ямар хөрөнгө оруулалтууд хийгдсэн гэхээр яг энэ цар тахлын үед засгийн газар, улсын их хурлч гэсэн хөл боломжуудыг эрүүл мэндийн салбарт олгосон. За энэ хэрээрээ ч гэсэн эрүүл мэндийн салбарт сүүлийн бараг 2-3 жил хийгдээгүй тийм том хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Энэ өөрөө юу хийгдсэн гэхээр бүх улсын эмнэлгүүд, орон нутаг, Улаанбаатарын эмнэлгүүд хүчил төрөгчийн үйлдвэртэй болсон, тоног төхөөрөмжтэй болсон орон нутгууд маань тийм ээ. Энэ мэтлэл маш тийм давуу талууд гарсан. Эрчим тэмцлэгэн дээр маш тийм том хөрөнгө оруулалтууд хийгдсэн. За эмнэлгүүдийн барилга, нөгөө зартцсан байсан барилгууд бүгд хөдөлж эхэлсэн. Энэ мэтлэн бүх боломжуудыг биднес энэ юунд оруулж ажилласан л гэсэн. Гадны байгууллагуудыг хвчлэн юугаар тоног төхөөрөмжөөр тэмдэглэг үзүүлсэн шүү дээ. Яг нэг шаардлагатай тусламж үйлчилгээний нөгөө ялангуяа тэр сэхэний аппарат тоног төхөөрөмж орны гээл ингээл бүх төсөв хөрөнгө оруулалтууд бол ийшэл тоног төхөөрөмж рүү хийгдсэн. За тэр нь бол одоо бүх шилэн дансан дээр байж байгаа. За тухайн үед ерөн манай яамн дээр маш олон хяналт шалгалтууд орсон. Одоо миний санджаагаар бараг 7-8 газраас шалгалт орсон. Сангийн яамнаас, үндэсний аудитын газраас, улсын онцгой комиссаас гэл ингээл ерөөсө тагнуул цагдаа гэл бүх төвчний хяналт шалгалтууд орсон. Ерөөсөө л байнгын хяналт шалгалт явуулж ирсэн давхар. 21 онд бол ерөн биднээс бараг тэр цар тахлын хажуугаар байнгын шалгуулаас тааж явсан. Тэр бүх аудитын дүгнэлт, тооцоо юмуд бол бүгд шилэн даасан дээр байж байгаа. Тэр найзын хувьд бол найз.
Яагаад гэхээр нэг үед ерөн бол анагаахын сургууль чинь нэг юу дээш доош нэг 3 4 үе бол ингээ бүгд би энийг мэддэн шүү дээ. Ялангуяа тэгээ ирчүүд нэг цөөхөн суралцдаг учраас бүгд би энийг мэднэ. За дээрэс нь бид хоёр би сайдаас томилогдохоос өмнө бол 2 дугаар эмнэлгийн дарга байсан 19 он. За тэр үед мөнгө сайхан сайд 20 онд 7 сар сайд болохоос өмнө бас 1 дугаар эмнэлгийн дарга байсан. Биднээс яг нэг үед бас эмнэлгийн дарга байсан. Бас ингээ салбарынхаа цаашдын бодлого хэрэгжилдэг тийм ээ. Залуу хүмүүс учраас энийг ярилцдаг. Тийм л найзууд байсан. Түүнээс одоо яг сайдын албан тушаал томлоход мөнгө сайхан сайд нь нөлөөлж ирсэн юм ерөөсөө байхгүй. Энэ бол цэвэр тухайн үед бол их хурлаар ерөнхий сайд тэр ирэх нь байсан шүү дээ. Хэнийг томлох уу чөлөөлөх үү гэдэг асуудал нь тэр хүрээнд л томилогдсон.